Сайн байцгаана залуучуудаа шинэхэн влогоор уулзч байгаад маш их баяртай. Ингээд интро. За та бүхэн бичлэг рүү орж ирэхдээ энэ бичлэгийн гол утга нь юу вэ гэдгийг ойлгосон бах. Би болохоор хоолны дуршлаа багасгахын тулд эхлээд Google-ээс хайж үзээд тэгээ гарч ирсэн эрэлтцүүдээс хамгийн одоо дайжгүй ашиглаж болохоор санаануудыг нэгтгэж аваад өөр дөрөв туршиж үзэж та бүхэнд харуулах гэж байна. Ингээд та нарт таалагдах юм бол subscribe дараарай. Одоо яг 12 цаг болж байна. Let's go. Сая бол өдрийн хоолой идээд 35 минут өнгөрсөн байна. За тэгээд энэ хугацаанд бол одоо би яг амттай мэдмээр брэм хүсэл төрөөд байгаа. Тэгээд энэ мэдрэмжийг арилгахын тулд нөгөө Google-ээс хайж авсан. Өөртөө анхаарал өгөх гэсэн аргыг төрөж үзэж байна. Энэ арга нь болохоор ингэж тухныхаа яг дунд хэсгээр нок хийдэг. Манай надад аягүй таалагдлаа. Ямар ч гэсэн би амттай юм авч идсэнгүй. Тэгэхээр надад үйлчлсэн юм шиг байна. Тэгэхээр та ч гэсэн туршаад үзээрэй. Яг тэнд үлсэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд ах юм бол ус уугаад нэг аяг ус уугаад тэгээд 5-10 минут хүлээх хэрэгтэй. Тэгээд хүлээгээд техник тэр одоо үлсэж байгаа мэдрэмж чинь байсаар л ах юм бол энэ бол жинхэнэ үлсэл. Байхгүй ч юм бол харин энэ бол хуурамч үлсэлт. Тэгэхээр үлсэлтэй бас ялгаж сурах хэрэгтэй байна шүү дээ, тий? Цаг өрөө алцсан чинь өдрөөс хойш мэдээ болохоор нэлээ өсөж байна. Тэгээ одоо доошоо бууж идэх юм хайж болцгоо. Бүр яалтчгүй ингээл пицца ч юм уу, чикен ч юм уу, калори, холестерин өндөртэй ч гэсэн гоё амттай хоол идэхийг хүсээд байвал яах вэ? Улаан өнгө болохоор хүнийг аягүй хавтад хөдлөдөг учраас цэнхэр өнгөөр орлуулаарай гэсэн байсан. Яг өмнө байгаа хоолыг цэнхэр өнгөд болгож төсөөлнө гэсэн үг шүү дээ. Эсвэл цэнхэр өнгийн халбаг янз бүрийн ягнуудаар ингээд өөрийгөө хүрээлүүлэх юм бол мөн хоолны туршил одоо бага байх нь. Банан болон алим, цагаан газ хүмүүсний ногоо жимсүүдээр орлуулж та одоо цацсан мэдрэмжийг авч болох юм байл шүү. Миний бичлэг үзэн та бүхэнд маш баярлалаа. Зөндөө их хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэх гэж хичээх болно. Love you.